Өнөөдөр 12 сарын 1989 оны 12 сарын энэ өдөр Монгол улсад эрх чөлөө тусгаар тогтнолтын гал бадарч хүчтэй бадарч ихсэн өдрөө Монгол улсад эрх чөлөө гэдэг юм ерөөсөө баг устдад алга болж байна. Одоо сүүлчийн бид нар хамгаалах ёстой зүйл маань шүүх засгал. Энийг оюун эрдэ авах гэж дайрч байна. Хэрэв оюун эрдэ авилгын хэмжээ шүүх гэж байгууллаад ийм шүүхийг бий болгох юм бол Монголд эрх чөлөө байхгүй болно. Бид хойд хөршгөө шууд авторатор буюу дарангуулын нийгэмд орно. Бид Венесуелийн түүхийг давтна. Монгол улс тусгаар тогтнолоо алдна гэсэн үг. 90 оноос өмнө байсан Кремлийн колони улс болно гэсэн үг. Тийм болохоор Монгол улсад өнөөдөр эрх чөлөө гэдэг юм бол хүний эрх эрх чөлөө байхгүйгээр хувь хүний эрх, хувийн өмчийн тухай ярих боломж байхгүй. Тийм болохоор эрх чөлөөг устгах зорилготой оюун эрдэнэ засгийн газар ажиллаж байгаа гэдэг шууд хэлчихье.